За Монгол улс нүүрс экспортлох тоогоороо дэлхийд 5 дээрэмлэгддэг. За экспортлсон улсаасаа хагас кокс нүүрс авдаг цорын ганц улс. Жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хагас коксыг урдаас 320 орчим тэрбум төгрөгөөр авч байгаа. Энэ бол энэ валют ерөөс гадагшаа урсаад байна. Харин үүний оронд энийг дотооддоо үйлдвэрлээд хагас коксыг нийлүүлж эхлэж байгаа эхний алхам бол хамгийн том амжилт шүү гэдгийг бас энэ онцлж хэлье. За гол нь бид нар юунд анхаарах ёстой вэ гэхээр энэ ажил хийж байгаа хүмүүс барина гэж өнөөдөр орж ирж байгаа бол энэ заасан хугацаанд 18 сарын дараа барьж ашиглалтанд оруулах чиглэлтэй маш сайн анхаарах хэрэгтэй. Амлсан бол тэрийг бас нэг бодит ажил болгоод харуулчих хэрэгтэй. За барихтаа дахиад пиролизийн хулгай болгоо. Тийм учраас энэ тал дээр хяналт тал дээр онцгой анхаарах ёстой шүү гэдэг би бас онцлж хэлье. Дээр нь энэ пиролизийн үйлдвэр хагас кокс нүүрс түлэх гэдэг бол Монгол улсын хувьд бол богино хугацааны шийдэл байх ёстой. Дунд болон урт хугацаанд бол бид нэр өөрсдийнхөө хашаанда гал түлэхгүйгээр, нүүрс түлэхгүйгээр дулаантайгаа цахилгаан эрчим хүчтэйгээ цэвэр бохиртойгоо холбогддог байх энэ орон зайруу тэмүүлэх ёстой. Тэгээд орон сууцнд орох ёстой, орох хүсэлтэй, сонирхолтой иргэдээ бид нар оруулж амьдруулах энэ боломж руу орох ёстой. За төлөөлөгчдөө бас нэмэлт мэдээлэл өгье гэж бодож байна. Нүүрс пиролизийн үйлдвэрийн ач холбогдол юу вэ гэдэг дээр тий. За бид бол өнгөрсөн жил анх удаага хагас коксыг бол төлж үзсэн. Тэгвэл импортоор авсан, өндөр зардлаар авсан. Агаарын чанарт бол эрг үр дүн бол авчирсан. Өмнөх жилүүдээс 30%-аар сайжирсан гэсэн ийм эрдэмтдийн дүгнэлт гарсан. Тэгэхээр бидний ирээдүй бол ер нь хагас кокс муу юм байна гэж. Тэгээ энэ жил одоо бид нар дахиад хагас коксоо төлөе гэхээр дотоод технологи байхгүй. Бид нар дотооддоо нээлттэй сонгон шалгаруулалт зарлж үзсэн. Нэгч компани орж ирээгүй. Нүүрс пиролизийн үйлдвэр байхгүй учраас. Тэгэхээр бид нар нүүрс пиролизийн үйлдвэрийн талаар олон жил ярьсан. Бүтээгдэхүүнийг гадаадаас чултгой авчираад ямар ч сан тушаад үзлээ, ямар үр дүнтэйг нь харчлаа. Гэтэ бид нар жил болгон одоо 300-400 тэрбумаар нь гадагш нь гаргах энэ нөхцөл байдлаас салахын тулд дотоодын хөрөн нүүснээсээ дотооддоо технологиг оруулж ирж хагас кокс өөрсдөө үйлдвэрлэе гэдэг. Энэ тагинд одоо манай Багнуурын уурхаан захирал бас сууж байна, манай төлөөлөгч. За Эрдэнэс УТП-ийн ярьсан байгаа. За ингээд туршилтын хүрээнд одоо яг Эрдэнэс нүүрс пиролизийн салбартаа бол хамгийн одоо хурдан түргэн шуурхай хугацаанд явж байгаа төсөл нь бол Багнуур дахь нүүрс пиролизийн үйлдвэр юм байна. Бусд нь дандаа 9-10 сараар хойно явж байгаа. Тэгээд 340 тонн Багнуурын нүүрсийг бол урагшинд явуулсан хавар. За ингээд эрдэм шинжилгээ болон судалгаагаар шинжилгээнд оруулахад энэ бол бүрэн боломжтой гэдэг ийм үр дүн гарсан. Сая 7 сарын 2-ны өдөр санагдаж байна. Ерөнхий сайдтай салбарын одоо сайдуудтай очиж уулзаад Багнуурын нөхцөл байдалтайгаа танилцаад Эрдэнэс УТП-гийнхаа танилцуулгатай танилцаад тэрний өмнө 2 сарын хугацаанд бэлтгэл ажил хийгээд ингээд гарсан шийдвэр юм байнамаа. Тэгээд төрийн хвшлийн хүрээнд явна. 2028 оны 1-р улирал гэхэд бол бид нар эх орныхоо хөрөн нүүрснээс хагас коксоо боловсруулж авах. Цаашлаа Давирхаанаас бас хий гарна. 40 мегаваттын захилгаан станцтай ийм одоо төсөл. Багнуур бол өөрөө нөөцний нөөц өндөртэй. Гол нь одоо 5 сая жилдээ 5 сая нөөц бүрдүүлж байгаа дулааны захилгаан станцуудад хийж байгаа энэ уурхаан байна. Дахиж нэмэлтээр 2 саяыг нүүрс пиролизийн үйлдвэрөд хийжих шаардлагатай. Тэгээд Багнуур дээр бол өргөтгөл явж таарна. Үүнийг бол Чингис хаан баялагын сантай хамтраад санхүүгийн схемээр яваад ийм одоо явах шаардлагатай төр хувийн хвшлийн хүншлэл юм байнамаа. Тэгээд бид бол энэ төслийг нэг өдөрч алдахгүйгээр хийх шаардлагатай. Нэг өдрийн л өмнө хийж чадах юм бол бид нар нэг өдрийн л өмнө түвшин авах ийм бүрэн боломжтой гэсэн үг. За 280 мянган төгрөгийн гэсэн ийм урьдчилгаа дүн бол манайхан танилцуулж байгаа. За энэ бол гэхдээ миний тооцоогоор бол 320-с 350 руу орж ирэх байх. Гэлээ гэхдээ 60% багасаад орж ирнэ гэсэн үг. За би тогтоол тэмдэглэлээр саналаа үлдээх гэсэн юм аа. Хотын дарга энэ дулааны захилгаан станц
хийн дулааны захиргааны станц Монголд Баянзүрх дүүрэгт барина гэдэг бол маш чухал зүйл. Энэ бол Монголын ирээдүй. Иргэдэд орон сууцчлуулах гэхлээр дулааны дутагдaltaй. Тэгээ орон сууцчлуул өндөр түвшинд явж чаддаг. Одоо биднэрт юу боломж нэгж ийн гэвэл энэ хийн станц, хийн дулааны станцыг Баянзүрх дүүрэгт байгуулснаар нэмэлтээр 2027 гэхэд 14,000 айлыг орон сууцчлуулах нөөц Баянзүрхт бий болж байгаа. Тэгм учраас би албан ёсоор санал тавьж байгаа нь энэ дулааны захиргааны станцыг ашиглалтанд орохдоо зэрэгцээд Баянзүрх дүүрэгт хамтдаа бүгдээрээ сэлб 2 гэдэг шиг Баянзүрх дээр 14,000 айлыг орон сууцчлуулах төслийг хамтдаа эхлүүлье гэж би уриалга гаргах гэсэн. Энэ дээр би саналаа өгөх гэсэн. Энэ хийн станц, хийн дулааны станц болвол Монголын эрх ашиг юм байна. Агаарын бохирдлыг 20% боруулна. Дулааны нөөц дутагдлыг нэмэгдүүлнэ. Үргэлжлээд 40,000 айлыг бид орон сууцчлуулах их усүрийг эндээс авч. Одоо Улаанбаатарт Монгол улсын хэмжээнд засгийн газар одоо бусад байгууллагуудтайгаа нийлээд нэг 26,000 орчмыг 28 он гихт ашиглалтанд оруулах гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нэмээд 14,000 айлыг орон сууцчлуулах боломж энэ хийн шилжүүлэх станц болон хийн дулааны станц ашиглалтанд орж иж сая одоо урьдчилан нөхцөл бүрдэх юм байна. Энэ их чухал төсөл байгаа. Тэгээ гол нь энэ төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр төрөөс бага мөнгөөр хамгийн одоо сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаад эрсдэлгүй зохион байгуулж үтэн байгуулах нь хамгийн чухал. Тийм учраас энэ мэтчлийн төслүүдийг цааш үргэлжлүүлэх ёстой шүү гэдгийг бас онцлж хэлье. За ингээд Улаанбаатарт ерөөсөө хийн дамжуулах станц зүүн баруун талдаа 2-ыг бариад энэ хоёроосоо дамжуулаад 2 дулааны станц барьчих хэрэгтэй. Ингэж чадвал бид нар зөвхөн орон сууцчлалтыг 40,000 айлыг орон сууцчлуулаас гадна энэ хийн газар ажилдаг дулааны станцаач барина. Хийн газар өрх хэрэглээгэж хангана. Автомашинууд ч хийн газар хэрэглээ явж болж байгаа. Тэгээ энэ боломжийг бид нэр цаашид бол бий болгож чадвал бүгд найрамд татар тус руу явж байгаа энэ Сибирийн хүч гэсэн байгалийн хийг дамжуулах хоолой Улаанбаатар хотод орж ирэх үед Улаанбаатарт одоо бүх асуудлаа бүрэн шийдсэн, толгойн өвчнөө арилгасан ийм одоо улс орн болж хөгжих юм аа. Тийм учраас би яг одоо гол санал бол иргэдийн өмнө толгомдож байгаа Монголын эрх ашиг болсон энэ төслийг бодит ажил хэрэг болгож байгаа залуучуудад өндөр хяналттай ажиллаж үр дүнгээ заавал үзүүлэх ёстой шүү гэдгийг бас сануулж хэлье.